За утас бол яг апдейт хийгдчихлээ. Энэ дүрсийг яг би заавал авах хэрэгтэй байсан. Тэгээд iOS 26 руу апдейт хийсний дараа яг ийм шинэ UI менютэй бол одоо гардаг болсон. За сайн байцгаана уу. iOS 26 Developer Beta 8 буюу хамгийн сүүлийн бета бол ингээд бол гарсан байна. За энэхүү бетаг яг апдейт хийхээс өмнө би скриншот хийхээ мартаад апдейт хийснийхаа дараа ингээд ямарсан дараа таарсан. Тэгээд уг нь бол зарим утсан дээр бол хөвчлэн бол одоо 10-аас дээш гигабайттай бол одоо гарсан байгаа. Тэгээд ер нь бол онцолж бол хэлэхэд өнгөрсөн жилүүдийн одоо хөгжүүлэлт шатны бетануудыг анзаарах юм бол бета болгон бас бүгд арайч 10 гигабайтнаас дээш хэмжээтэй бол байгаагүй. Тэгээд яагаад юм мэдгүй ямар ч ус iOS 26-гийн хөгжүүлэлт шатны одоо бета болгон ер нь бол одоо утаснуудаас хамаарат ер нь ихвчлэн 10 гигабайтаас бол дээш байж бол таарад байгаа. За ямар ч үсэн апдейт хийхээс өмнө утсан дээрх сул зай маань бол 2619 гигабайт байсан. Тэгээд яг энэ скриншот хийснээс дараа би бол өчнөө зураг бичлэг бол хадгалаад харсан. Тэгэхээр дараагийнхан гарах утга нь бол буруу гарна гэсэн үг ээ. Апдейт хийсний дараа утсан дээрх сул зай маань бол 3678 гигабайт болсон байна. За тэгээд энэхүү Developer Beta 8-ийн үйлдвэрлэлийн системийн код нь болохоор 23A 5330 та гарал гарсан байна. Энэхүү бета 8-ийн хувьд одоо нүдэн мэдэх зүг амар том өөрчлөлт бол ерөөсөө байгаагүй. Ер нь ажиллагаа талаасаа ер нь одоо анхаарсан хамгийн сүүлийн том бета гэдэг утгаараа бол одоо гарсан байгаа. Settings руугаа ороод General руугаа ороод Software Update руугаа орох юм бол би яг одоо бол гартаа iOS 26 Developer Beta 8-ыг бол татсан байна. За тэгээд яг татсан байгаа. Татсныхаа дөнгөж дараа шинэ бас юм одоо UI менютэй болсон учраас тэрийг би танарт харуулах зорилготойгоор одоо энэ дүрсийг бол ингээд бичиж байна. За хэдүүл одоо install now гэдээ бол тарцгаая. За тэгээд та нар ер нь бол мэддэг бах. Ер нь утсаа ингээд апдейт хийгээд инсталл дарсны дараа утас чинь 2 удаа яг энэ яг гүйцэд уншиж дууссаны дараа л утас нь бол асдаг. Тэгээд яг одоо л миний хол 2 дахь дээрээ явж байна. За утас бол яг апдейт хийгдчихлээ. Энэ дүрсийг яг би заавал авах хэрэгтэй байсан. Тэгээд iOS 26 руу апдейт хийсний дараа яг ийм шинэ UI менютэй бол одоо гардаг болсон. Тэгээд яг өмнөхөөсөө яг ялцгүй арай өөр илүү гоё байгааг бол та нар бол анзаарж байгаа хаа. За тэгээд яг утасныхаа кодыг хийх гээд дарах мөчид юм анимашн тэгэхээр гарч ирж байгааг бол бүгд л анзаарж байгаа. За ингээ утас апдейт хийсний дараа iOS 26 апдейт хийгдлээ гэдэг одоо меню маань ингээ гарч байна. За өмнөний дурдаг менюуд дээр анзаарах юм бол ер нь менюнууд дээр ингээ settings-ээрээ явж байгаад ямар нэгэн зүйл copy хийх гээд дарангууд бүр ийм одоо шинэ байдлаар ингэж харагддаг болсон. Би утасныхаа email кодыг copy хийх гээд оролдоход barcode болон share device identifiers гээд одоо гарч ирсэн байгаа. Уцаа би өөрөө уралдаж байгаад бичлэг хяналтж хийсэн чи яагаад ч юм бас ингэж доотлолт нь яг бичлэгнийхаа тэр зүйлийг нь харуулж болоод зэндээ би энийг дахиж давтаж хийх гээд бол энийг бол чадаагүй. За өөр iOS 26 дээр анзаарах зүйл нь юу байсан бэ гэхээр бичлэг үдчихлээ гэж бодоход бичлэгэн дээр дарангуут доотлохын нэг class animation бол гарч байгаа. Гэхдээ гарахтаа бол ийм гоё ийм ууссан байдалтайгаар гэж гараад байгаа юм байлээ. Тэгээд энийг би сүүлдлийг анзаарсан. Үйлдвэрлэлийн систем болгон дээр Geekbench оноог нь бол яриад явж байгаа. За дөнгөж би сая одоо beta 8 апдейт хийсэн. Тэгээд тэрнийхээ үр дүнг бол та нарт бол харуулъя. За миний хувьд болохоор single core score 2240 multi core score дээр 5501 аваад өмнөхөөсөө бол одоо харьцуулахад бол арай ялтч бага оноо авлаа. Батарейны хувьд бол арай одоо бага байсан. Тэгээд нэг жоохон халалттай байсан учраас дундаж авдаг онооноос бол жоохон бага авч бол таарчих шиг боллоо. Multi core score-ийн хувьд болохоор харин 5439-гээ дундаж авдагаас бол арай илүү болж авч чадсан. За тэгээд хэдүүлээ GPU гэсхээ рүүгээ ороод харах юм бол би бас дөнгөж тесттэй бол хийсэн. Яаж гарсан бэ гэхээр 18668 оноо аваад дундаж авдаг одоо 17641 онооноос илүү оноо авч чадсан байна. Намайг үздэг хүмүүстээ зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээ би энтэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээ Discord маань нэгтгэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. За ер нь бол яг бүх үйлдвэрлэлийн системийг төлөвлөсний дагуу бол яг гараа явж байна. 8 дугаар сарын хамгийн сүүлийн 7 хоногт одоо beta 8 маань бол гардгаараа гарлаа. За тэгээд үүний дараагийн 7 хоног буюу 9 дугаар сарын эхний 7 хоногт iOS 26.0-ийн release candidate нэг гарах бах. За тэгээд түүний дараагийн 9 дугаар сарын 2 дугаар 7 хоногт iOS 26-ийн alpha beta хэлбэр бол гарнаа. За тэгээд түүнээс нэг ойролцоогоор бас л нэг 7-оос 10 хоногийн дотор дараагийн iOS 26.0 нэг бол гарах бах. Харин iOS 18-ийн хувьд бол одоо Developer Beta 1 гэж гарахгүй шууд iOS 18.7 маань 9 сард багтаад бол гарч байгаа хаа.